Бүгдээрээ сайн байцгаана уу? Ээлж нийгэмшлэгтээ тавтай морилно уу? За өнөөдөр сайхан нартай өдөр болж байна. Игч бит хоёр өглөөнийхөө сүү сайлны ажилд гарсан байна. За мэдээж нар дэвшлэхээс өмнө ялаа шумуул байгаа дээр хүрээ сааж дуусаад орж ирээд өчигдөр орой хөөрүүлсэн сүүнийхээ өрмийг аваад сүүгээ хөөрүүлж цай ундаа чанаа. Цайгаа чанжих зуур би нүүр гараа авах гад гараад ирсэн байна. Голоогоо сайхан хүүтэн усаар нүрээ аваачин. Голын ус хүүтэн хэрнээ үнэхээр гоё ээ. Өнөөдөр нартай өдөр болохоор жоохон сэрүүцээ цайхан болоо авчихлаа. Тэгээд ороод ирсэн чинь цай маань буцалж исэн. Цайгаа юугээд өглөөнийхөө цай унд уучаад арьс арчилгаа хийх чинь. Одооноос ер нь нарны тосоо сайн түрхэж авахгүй бол нар айгүй ширүүн байна. Нэг өдрийн нараар л би чи одоо борлцсон шүү дээ. За тэгээд ус гизгээ сайхан самнаад шүлжээд ер нь үсээ сүлжчихээр айгүй амар ядаг юм хум ажил хийхэд ч гэсэндээ. За тэгээд манайх ийм хоёр хөөрхөн гөлөгтөөд энэ хоёр бол хоол ундаг албуулацалтад одоо ухаан ороод альж өгч гинөө. Хөөрхөн санагдаад хаарна оруулчлаа. Энэ хоёрын сахилахгүйг хараад байгаарай. Манай хоёр том болоод бүр игдүүтэй болоод байна. ертөнцийн 3 хөөрхний нэг гэж үнэн шүү те. Одоо нохооны гүлэг бол юм хөөрхөн. Муурын цулцгааг бол одоо жоохонд нь бол харахад бас царай муутай шүү дээ те. Яаж ч ертөнцийн 3 хөөрхөн бол байж болохгүй. За энэ сайхан байгаль маань ямар аймаг ямар сум бэ гээл бичлэг болгон дээр бичсэн байх юм аа. Тэгээд Цэлэнгэ аймгийн Алтан булаг суманд амьдардаг ийм хүн байна. Манай сум ийм гоё шүү гэж дахин хэлье. Тэгээд бичлэг болгон дээр нутаг усаа хэлээд тахаар бичлэгийг маань байнга үздэг хүмүүс одоо гайхдаг бах уу. Танах хүн хүлээж авах уу гэж бичдэг. За уучлаарай манай хүн хүлээж авах боломжгүй. Танихгүй битэл таньдаг хүмүүсээ ч хүлээж авах завгүй малын ажиллаа хийгээд таардаг юм айл гэдэг юм аа. Тэгээд хүмүүс хүлээж авахар чинь айгүй хүндрэлтэй байдаг. Тэгээд би ч гэсэн гэр бүлийнхнийгээ надаас олж тийм хүндрэлтэй байгаасаа гэж ер нь хүсдэггүй. Тэгээд тийм учраас хүлээж авах боломжгүй шүү. Сүү зарах уу, өрөм зарах уу, тараг зарах уу гэл гой чатууд ихэрнэ. Тэгээд та бүхэндээ үнэхээр баярлалаа. Манайх сумаасаа 60 км ахгүй юу. Тэгэхээр сум оруулаад сумаасаа аймагаасаа хот руу явуулан гэж бол угаасаа худлаа. Тэгээд харин ойрхон бол зармаар л харин сумандаа л зарах боломжтой хаяаныг орсон үедээ тараг яаж бүрдэг вэ? Ээзгээ яаж гаргаж авдаг вэ? Өргөм яавал гой зузаан тогтох вэ гэл янз янзын айгүйх асуулт ирдэг. Харин тэдгээр хариултыг бол би гой зориод тус нь бичлэг хий гэж бодож байна. Би бол ээзгээ ихтэй айгүй детальны харуулсан тэгэхэд л сайн ойлгоогүй лээ. Тэгэхээр яг гоё тус нь өнөөдөр эзгээ хийлээ. Өнөөдөр тараг бүрлээ гэдэг ч юм уу тий. Тэгээд гоё нарийн бичлэг хий. Тэгэхээр сайн хараад аваарэ. За тэгээ оройныхаа ажлаас орж ирээд сүүгээ хөөрүүлээд унтах талын ая бодъё дөө. Өнөөдөр ямар урт өдөр байваа. За энэ хүртэл бичлэгийг минь үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.